За Монголын түүхэн хүмүүс подкастынхаа ээлжид дугаарыг эхэлж байна. Энэ удаа анх дугаар богдын ээж Ханц Жамц хатны тухай ярихаар шийдлээ. Монголын түүхэн хүмүүс. За монголчуудын нийгэм соёлын амьдралд сүүлийн 2 жилд 10 дугаар богд гэж нэг шин дүр тодрон гарч ирснийг бүгд мэдж байгаа. За тэгээд монголчууд туулай жилдээ тунмал дүрт 10 дугаар богдыгаа тодрууллаа гэдэг сүсгтэй олон болон энэ нийгмийн нөлөө бүхий хүмүүс бол баяртай байгаа. Учир нь энэ 21-р зуун тэг химэл оюун ухаан сансрын зуунд зүгээр л богд гээл тухай цортол мөрөхтэй биш, монголчуудын оюун санааны нэгдлийг илэрхийлэгч за шашин соёлын тэргүүн монголчуудын одоо ялгарл болсон бурхны шашны Монголын урсгалыг цаашид хөгжүүлж өнөөдөр ямар ч оюун санааны лидергүй болсон байгаа энэ монголчуудын одоо цаашдын эв санааны нэгдлийн шин удирдагч болно гэсэн итгэл найдвараар 10 дугаар богдыгоо тойрон хүрээлж байгаа. За тэгээд одоогийн 10 дугаар богд маань халахын шашны тэргүүн 10 ийм дүр дотроос нь 3 дахь удаагийн Монгол богд юм аа. Анх дугаар болон 2 дугаар богдод л Алтан ургийн ноёдын угсаанаас тодорсон Монгол богдод байсан. За 2 дугаар богд Лусан Данби Донмэн Түшээдхан аймгийн Дархан Чивангийн хошуу ноён Чинван Дондов доржийн гэрт мэндэлж аргын 1757 онд дүрс лагшингаа хурааж таалал болсноос хойш богдын дараагийн бүх дүр 9-р богдыг хүртэл дандаа төвдөөс тодорсон төвд хүмүүс байсан. Гэтэл 2-р богдоос хойш 267 жилийн дараа монголчууд Монгол богдод залаад байгаа энэ үед анхдугаар богдын ээж Ханц Жамц хатны тухай дэлгэрэнгүй өгүүлэх нь сонирхолтой юм уу гэж миний хувьд бодлоо. За ингээд Монголын түүхэн хүмүүс подкастаас сэргээгээд Монголын түүхэн цовд эрдэнэ мэт тодрон ярилцаж үлдсэн Монгол хаттын талаарх хийж байгаа подкастуудын маань сонирхон сонсож лайк дарж дэмжиж байгаа болон шинээр манаас шүүдэр цэцэг бэ сувагт subscribe дараад байгаа бүх сонсогчдоо талархал илэрхийлье. За өндөр богд гэж алдарсан анх дугаар богд зан азар нь халахын түшээт хаан гомбт орж түүний гэргий ойр дугсааны Ханц Жамц хатан хоёроос аргын толлын 1640 онд мэдлжээ. Анх дугаар богдын сахилын нэр нь хамгийн мэдгч цөвөн цагийн 2 дугаар чадагч Лусан Данби Жалцсан балсан сайн оюут шашны дуаз сайн цогтын хувилгаан гэсэн ийм сүртэй нэр цолтой байсан юм байна. Ер нь бол олонний дунд үнийг хүртэл анх дугаар богд, өндөр богд, зан азар гэсэн нэрээр нь л мэддэг боловч энэ Жавзан зам бутагтын дүр болгоно ийм сахилын нэртэй байдаг жам ёсоор бол Лусан Данби Жалцсан бал гэсэн нэртэй юм байна. За халахын шашны тэргүүн анх дугаар богд зан азрын ээж Ханц Жамц хатан бол ойр талахын түүхэн тодорсон цуутай хүчирхэг язгууртнуудын нэг тогоон тайшийн удмын далай тайшийн охин юм. Ханц Жамц хатны эцэг далай тайшийн удмыг хөөж үзэх юм бол өөлдийн буу хаанаас төмөр тогоон тайш төрж төмөр тогоон тайшийн хөвөн иш төмөр дархан ноён. Иш төмөр дархан ноёны хөвгөн бүрэн аялгуугийн хүү эсэн тайш. Бүрэн аялгуу ноёны дүүн бор нагалын хүү онгорхой хэмээх ишгэ тайшаас 3 үед амжаад далай тайш төржээ. Ингээд бодохоор Ханц Жамц хатны эцэг далай тайш нь бол Монголын түүхэнд цуутай тогоон тайш болон эсэн тайшийн удмын хүү юм байна. Ханц Жамц хатны эцэг далай тайш нь тухайн үед ойрдын шашин төрийн амьдралд тод томроо мөрөө үлдээсэн асар их нөлөөтэй ноёдын нэг байлаа. Түүх сурвалжид тунч тодорхой тэмдэглэн үлдээснээр халх ойрдод шарын шашныг дэлгэрүүлэх үйлсэд оролцсон олон ноёдын нэг нь далай тайш юм. Тийм ч учраас 100 гаруй улсын түүхэнд тодорсон Баатар хунтайж, хоо өрлөг, хөндлөн увш, дүүрэгч ноён, харх ул, далай тайш нар бүгдээрээ нэг хөвгүнээ цасны оронд илгээж бурхан шашны санваартан болгохоор явуулж байжээ. За энэ дотор сонирхуулаад хэлэхэд энэ дотор дурддагдсан Баатар хунтайж гэдэг нь бол хожим нь 4 ойрдын холбоог тэргүүлэгч
2 хунтайжийн нэг бөгөөд хотгочин Эрдэнэтбатар хунтайж гэж алдарсан. Мөн цаашдаа Галдан Бошгот хааны эцэг юм аа. За энэ ойрдын олон ноёд ингээд ханд жамц хатны эцэг далаад тааштай хамт ингээд хөвгүүдээ самартан болгож бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд оролцож дэмжиж хүүхдээ илгээсэн гэж байгаагийн нэг тэр Хотгочин Баатар хунтайжийн одоо лам болох гэж явуулсан хүн бол хожмоо түүхэнд Галдан Бошгот гэж нэрлэгдэж бүр Парисын өдөр тутмын сонинд хүртэл бичүүлж явсан тэр алдарт Галдан Бошгот юм аа. За ингээд далаа тааш руу оръё. Далаа ламын зарилгаар шарын шашныг хамгаалах тэмцэлд хүртэл ороолон оролцож байсан байна. Харин өндөр богдын эцэг Түшээд хаан Гомбод орж ухсаа гаруулыг ярих юм бол шар туужид бичснээр Чингис хааны 15 дугаар үеийн ач Батмөнх Даян хаан 11 хүүтэй. Отхон хүү гэрсэнд жалаар хунтайж түүний хатан хутанхай бүлгээ. Асрагч нэртийн түүх гэдэг сударт бичснээр гэрсэнд жалаар хунтайж халахын эзэн болжээ. Түүний 7 хүүний 3 дахь нь нуганхуу буюу онхуу үзэн ноён. Онхуу үзэн ноёны нутаг нь Сэлэн бүрний нутагт байх үед модон барс жилд Гэлүйдийн бэрхэн охин ичинхэн зоригт хатнаас нь нэгэн хүүн төрснийг Автай сайн хаан гэж нэрийдвэ. Автай сайн хаан нь халахын Түшээд хаан болж ихэд алдаршвэ. Далаа ламаас түнд очирвааны хуйлгаан буй хэмээн номын их очир хаан цол хайрлж байжээ. Автай сайн хаан тунал гүнж хатан, түнхий хатан, хулман цэцэн хатан хэмээх 3 хатантай ажгуу. Хулман цэцэн хатнаас нь Эрхээ мэргэн хаан төрөв. Эрхээ мэргэн ханаас Бинтүү хатан, Сүү тайхуу, Дэлэг бэж хэмээх 3 хатантай байсан бол Автай сайн хааны Бинтүү хатнаас нь Гомб Түшээд хаан төрсөн. Тэр Гомб Түшээд хаан нь бол анх дугаар богдын эцэг Түшээд хаан Гомбод орж юм аа. За ингээд Түшээд хаан Гомбод орчин ханд жамц нэртэй хатан авчээ гэж шар туужид тунж тодорхой тэмдэглэн үлдээсэн. Ийм 2 сод язгууртны дундаас манай халахын шашны тэргүүн анх дугаар богд мэнтэлсэн байна. 16 дугаар зууны эцээр халах ойртын харилцаа нэлээд дулаарч эхлэх үед ханд жамц хатны эцэг далаа тааш их нөлөө үзүүлсэн байдаг. За тэгээд улс үндэстнүүд угсаатан хоорондын зөрчил тэмцлийг намжаах, эвлэрлийн суур тавих эртний нэг арга зам нь ганц Монголд ч биш дэлхийд даяар хаад ноёд харилцан ураг барилдах явдал байдаг. Одоо хүүхдүүдэд хооронд нь гэрлүүлэх. Ийхүү хаад ноёд улс үндэстэн дамнан хоорондоо ураг барилдах явдал нь бүр Европын хаадыг бүгдийн хоорондоо цусан төрлийн холбоогоор нэгтгсэн байдгийг бид бүгд мэднэ. Оросын сүүлчийн хаан Романов гэхэд Их Британий одоо алдар цуутай хатан хаан Виктория хатан хааны ач нь тэгсэн мөртлөө Николай хааны хатан нь бас Виктория хатан хааны ач буюу хоорондоо ингэ цусан төрлийн хүмүүс байсан. Ерөөсөө Европын бүх хаад нь хоорондоо цусан төрлийн холбоотой дандаа хоорондоо гэрэлдэг юм байсан. За түүнтэй адилхан монголчууд ч эртнээс ялангуяа халах ойрдын хооронд ураг барилдах явдал түгээмэл байжээ. Монголчууд эртнээсээ энэ хаад язгууртны хооронд ураг барилдах тэр явдлыг инх ургийн гэрээ хийх төрийн ураг барилдах ёс гэж нэрлэж ирсэн байдаг. Монголын өндөр угсаатай эмэгтэйчүүдийн нийгэм улс төрийн амьдралд оролцох нэг том үүрэг нь ийхүү эцгийн заснаар томоохон язгууртнуудтай ураг барилдах явдал байсан. Олон жилийн дайн тулаан өмнөх подкастуудад өгүүлсэн эсэн таашийн хядлага халах ойрдын хоорондын зөрчлийг эвэргүй зөөлөн найрсаг харилцаа болгох зорилгоор далаа тааш ханд жам цохныгоо халахын хамгийн том удирдагчдын нэг Түшээд хаан Гомбод оржид хатан болгон өгчээ. Ингээд ойрод бүсгүй ханд жамц халахад бэр болж ирсэн. Ийхүү 50 жил дайн дажингүй хөл хөсөр гар газар их цаг улиран өнгөрсөн байдаг. Дөрвд далаа тааш 1607 онд Оростой найрсаг харилцаа тогтоож гэрээ оголсон. За далаа тааш солом цэрэн, тойн, дайчин хошууч зэрэг өөрөө бол 13 хүүгэнтэйсэн ханд жамц охиноосоо гадна
За тэгээд 1637 оноос хойш буюу анх дугаар богдыг төрснөөс хойш далай тайшин эзэмшил нутгийг энэ олон хүн захирах болсноор бүр далай тайшин улс гэж нэрийдэжсэн тийм хүчирхэг хүн байжээ. За Ханц Жамц хатны уг гаруул угсааны тухай ярих юм бол ийм байна. Дээд удамдаа бол ойртынхоо л алтан ургийн хүн байсан байна. Эсэн тааш, тогоон таашийн угсааны юм бүсгүй. За өндөр богдын ээжээ Ханц Жамц хатны тухай зай бандит Лусанд Пернлэн зохиосон Богд Жавзан дом гэгээн таны цадиг оршвэ. Өндөр гэгээн ба Эрдэнэ зоогийн намтар оршвэ. Өндөр богдын намтар зэрэг олон содар шаштарт тунч нарийнаар бичиж үлдээсэн байна. Үүнээс үзвэл өндөр гэгээн ба Эрдэнэ зоогийн намтар оршвэ гэдэг содорт гомд орч хойд этгээдээс өөлдийн далай хааны авхай Ханц Жамцыг авчээ гэж тэмдэглэсэн бол зай бандитын зохиосон Богд Жавзан дамбын ердийн товч намтар гэсэн содор бичигт анх дугаар богдын ихэн гоо үзэгсэлэнд сайхан авирт хаттын эрдэм төвлөдөр Ханц Жамц хэмээх авхай бөөлгөө гэж тэмдэглэн үлдээсэн байна. Мөн 8 дугаар богдын цорж агван лусан дондуугийн битсэн өөр нэгэн намтарт Ханц Жамц хатан харваас гуа сайхан ээж хэмээх мэт тэр нь үзэгсэлэнтэй сэтгэлд зохистой харваас гуа бөгөөд хатан нь эрдэнэ луга адил зам төрөх шулан 3 эрдэнэ төвлөдөр Ханц Жамц хатан бүлгөө гэж магтан бичсэн байна. За тэгээд түүхийн сорулж содруудад Ханц Жамц хатны төрүүлсэн босод хүүхдүүдийн талаар ч гэсэн нэр устай нь тунч дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байна. За жишээлбэл шар туужид гомд орж түшээд хаан Ханц Жамц хатан хоёрын хөвүүд болбоос Цэвэн сайн хаан буюу Очир сайн хаан хэмээгч түшээд хаан чавханд орж. За энэ чавханд орж хааны талаар бол түүхэнд маш их бичсэн. Тухайн дундад зууныхаа түүхэнд бол өстой жинхэнэ галтаа төлөлтөө явсан сайн муугаар бичигдсэн ийм түүхэн том удирдагч байсан. За тэгээд муугаар ярьдаг хүмүүс нь бол түшээд хаан чавханд орж манжид урвсан гэж ярьдаг. За тэгээд сайн талаас нь ярих юм бол аймаглан устгуулахгүй тулд халах төмнөө аваад ингээд аргагүй ирэхэнд манжид дагаар орсон гэх мэтээр бичдэг. За тэгээд дараачийн хүн шид шир бэл гэж байсан. За 3 дахь хүн Жавзан дом ботогт өндөр гэгээн зан узар. Мөн дорж бинтүүд дайчин гэх мэтийн хөвгүүдтэй гэжээ. 17 дугаар зууны 30-аад он Цахрын Лэгдэн хаан гэгдэн хүч нөлөөнд буурсан Лэгдэн хотогт хаан 1634 онд цэцэг өвчнөр таалал болсон. Ингээд Монголын их хааны судал бол эзгүүрсэн. Лэгдэн хаан цогтойч кинонд нэг их өтөл хүнээр гараад идэг боловч 40 хүрээгүй юм эдэр насандаа тахал өвчнөр таалал болсон юм бэлээ. Ингээд Лэгдэн хаанаас хойш бол дахиж хаан тодруулаагүй. Ингээд Монголын хаант төр бүр мөсөн үгүй болсон юм игзэгтэй бөгөөд эмгэнэлтэй үе. Хаанго болсон Монголын ноёд язгууртнууд Монгол угсаатны дотоодын эв нэгдлийг хангах дөрвөн ойрдын харилцаан дах маргаан зурчлыг эв зүгээр шийдэхин тулд ер нь халахын ноёд нь энэ улс төрийн манлайлалыг гартаа авахыг эрмэлзэжсэн үе. Ийхүү нэгэн үе дэлхийн талыг эрхшээж авсан их гүрний тасархаа Монгол турхтны өмнө тулгамдсан хүнд асуудлуудыг цэгцлэе гэвэл монголчуудынхаа оюун санааны хувьд нэгтгэх тийм шаардлага гарч ирсэн. Нэгэнт ингээд нэгдсэн төр улсгүй болцсон. Дов дош болгон дээр нэг ноёд тодроод ингээд шуудаад хийсэн үхрийн эвэр шиг эв нэгдэлгүй болцсон игзэгтэй үе байсан. Ийхүү нэгэн үе дэлхийн талыг эрхшээж авсан монголчууд нэгдэх шаардлага гарч ирсэн. Тэнхүү монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэхийн тулд шашны нэг малгайд ор нэгтгэх нь аврал юмаа гэж Алтан ургийнхан үтжээ. Ингээд Алтан ургийнхны манлайлалаар Монголд бурхны шашин буюу шарын шашны 3 дахь удаагийн дэлгэрүүлэх үйл явц идэвхжсэн. Өгүүлэн буй энэ 17 дугаар зууны 30-аад онд монголчууд ингээд аажмаар нэлээхүүтэй бурхны шашинд орж эхэлсэн. Бурхны шашны соёлын хүрээнд ч гэсэн монголчууд байраа эзлээд байсан цаг учраас
энэ бурхны шашинд тэргүүлэгч тэргүүн хэрэгтэй болсон. За энэ үед шарын шашны тэргүүнийг халахаас тодруулах нь зүйтэй гэсэн юм санал гарч ирсэн. Ийхүү тэр үеийн халахын хамгийн нөлөө бүхий ноён шолоо цэцний санаачлагаар Алтан уургийнхан дунд хамгийн өндөр нэр хүндтэй Түшээд хаан Гомбд орж ноёны 5 настай хөвгүүн зан узрыг шашны тэргүүнд өргөмжлөх тийм шийдвэрт хүрсэн байна. За тэгээд тэр нь одоо зөв байжээ гэж өнөөдрийн өндөрлөгөөс харагдаж байна. Яг гэвэл зан узар гигантэн буюу анх дугаар богд ямар их бэлэг ав ястай хүн байсан бэ? Өнөөдрийн одоо 21-р зуунд хүртэл монголчуудыг гайхуулах дэлхийд одоо дэлхийн одоо төрслөх урлаг уран баримлын урлагт хамгийн том нөлөө үзүүлсэн Монголыг төлөөлөх гайхамшигтай бүтээлүүд анх дугаар богдын гараас гарсан. Тэгэхээр энэ тодрох ёстой хүн тодорчээ гэж марахын аргагүй байгаа юм л да. За аргын тооллын 1639 он буюу шарагчин тоолой жилд Гомбд орж Түшээд хааны хөвгүүн зан узарт гигантэн цол хайрлж их баг Монгол уулын хооронд орших Ширээд цагаан нуурын баруун хойд дэнждэр халахын 7 хошууны ноёдын чуулганаар анх дугаар богд Жавзан дан бутагт гигантэнд өргөмжлөх ёслол сүр жавхлантайгаар болжээ. Ингээд анх дугаар богд шашныхаа тэргүүнд бат оршил өргөн наадам хийсэн. Гэт өнөөгийн монголчуудын хийдэг 93 наадмын жинхэнэ одоогийнхоо тэр ёсоор хийх анхны наадам нь ингэж анх дугаар богдтой холбоотойгоор Ширээд цагаан нуурт болсон. Энэ Ширээд цагаан нуур нь одоогийн Өвөр хангай аймгийн нутагт байдаг. Нуур нь ширгээд нэлээд юм жижигхэн тойром шиг болсон. Тэгээд дурсгалын самбар босгоцсон байт юм билэ. Тэгээд аялж явахдаа бас очиж үзэж болно. Одоо жуулчид их цугладаг элсэн тасархаагаас тийм чухалгүй байт юм билэ. За энэ анх дугаар богдоо тодруулж ширээнд нь залах чуулганыг тэр үеийн хамгийн нөлөө бүхий бараг л хааны хэмжээний нөлөөтэй байсан шолоо сэцэн хаан болон анх дугаар богдын эцэг Түшээд хаан Гомбд орж нар удирдах ёслолоо хийжээ. За судлаач Түүхч Даш Бадрахын бичснээр халахын шашны тэргүүн хутагтыг Гомбд оржихоос тодруулахыг халах ойртын ноёд урьдчилаад тохирчсон байсан. Түшээд хаан Гомбд оржийн хатан ханд жамц нь ойртын нөлөө бүхий ноён дөрвөд далай таашаа охин тул түүний зээх хөвгүүн зан узрын халахын бурхан шашны тэргүүнээр тодруулахыг ойртын бусад том ноёд хутагт ламнар дэмжих талтайг нь харгалзан үзэж анханасаа Гомбд орж ноёны хөвгүүн зан узрыг тодруулах нь зүйтэй гэж анханасаа хэлцэжсэн. За тэгээд тархаа бутархаа байдлаа гэтлэн давж монголчуудын үндэсний эв нэгдлийг бэхжүүлж хаалх ойртын хамтын чармаалдаар тусгаар тогтнолоо хамгаалах нийтлэг эрх ашиг зүүн баруун монголчуудын хувьд нэн тэргүүнд тавигдаж байсан учраас ингэж хаалх ойртын угсаатай энэ хөвгүнийг тодруулах нь илүү эрх ашигт нь нийцэж байсан бололтой гэж бичжээ. За ингээд хүүн анх дугаар богдод тодорсон хойно ханд жамц хатан ч гэсэн шашин номын үйлийг дэлгэрүүлэхэд итэвхээлэн зүтгэж байсан олон судар бичигт бас тэмдэглэгдэн үлджээ. За тэгээд халахын нутагт баригдсан хамгийн том хийд Эрдэнэ 100 хийдийг өргөтгөхөд Автай сан хаан түүний хүү Ирээхэ мэргэн их хатан сутай тайхуу нартай ханд жамц хатан ч гэсэн гар бие оролцсон Эрдэнэ 100 хийдийг өргөтгөн засварлахад зүтгэж байсан байна. Мөн Эрдэнэ 100 хийдийн хананд анх дугаар богдын эцэг Түшээд хаан Гомбд орж ижээ ханд жамц хатан хоёрынх нь хөрөг зорг залаастай байсан 1938 оныг хүртэл хിവэр байсан юм аа. Тэгэд харамсалтай нь 1938 онд халахын нутаг дахь хамгийн том хийд түүх соёлын үнэт төв болсон Эрдэнэ 100-гийн сүмийг хувьсгалчид эвдэн сүтгэхэд анх дугаар богдын ижээ аав хоёрын хүрэгч сүйдэн устж алга болсон. Бүр үнэхээр харамсалтай. За ингээд бурхан шашны Монголын урсгалын урлан бүтээхийн үндэс суурийг тавьсан сод авьяаст урлааж
уран баримлж анх дугаар богдын бүтээсэн суу алдарт бүтээлүүдийн нэг нь элбэрэлт ээжийнхээ ачийг хүндэтгэн шүтэж бүтээсэн эхийн хөрөг буюу ханц жамц хатны хөрөг байдаг. Ийхүү ачлалт хүү анх дугаар богд уран юм урлаач зан азар өндөр гэгээнтэн ээжийнхээ хөргийг бурхан болгон бүтээсэн гайхамшигт бүтээл олон үлджээ. За ханц жамц хатан 1674-өөс 73-74 оны орчимд насан илж огторгон уудамд бурхан болон одоход анх дугаар богд зан азар хайрт ээжийнхаа дүрийг бүтээсэн гэж түүхэнд бичиж үлдээсэн байна. Энэ хөрөгт хатантны 60 орчим настай үеийг дүрслэн үлдээсэн байна. Ихийгээ тэнгэрт морилон одсны дараа өндөр гэгээн зан азар чахуунд орж Түшээд хаан болон Сэд Ширбэл хэмээх хөвгүүд нь ханц жамц хатан ихийнхээ гэгээн дурсгал зориулаад түүний шарлыг залсан бунханд сувраг бүтээсэн Эрдэнэзуу хийдийн суврагт хэрмийн хойд талд байсан гэдэг. Ханц жамц хатны сувраг нь 4 м өндөр, 3-ыг өрчгөн 3 ийм хэмжээний суурьтай орой дээр нь дайр их шүтээнийг залсан байдаг. Сувраг гэдэг нь ер нь бол ариун санваартан бурхтыг сахиуслан хадгалах сав юм бэлээ. Тийм болохоор бурхны шашинтнууд боён үлдэхтэй сувраг бүтээдэг. Эрдэнэзуу ба өндөр гэгээний намтар оршвэ гэдэг сударт тэмдэглэн бичснээр ихийгээ тэнгэрт отсон жилд Түшээд хаан чахуунд орж өндөр гэгээн зан азар нар өөрсдийнхөө ээж, ачлалт ээж, дөрвөд далай таашаа охин ханц жамц хатны дурсгал зориулж хонсон бод сувагийн сүм бас байгуулсан байдаг. Ханц жамц хатантай холбоотой бас нэгэн сонирхолтой сурвалж байдаг нь ханц жамц хатан халахын нутагт Түшээд хааны хатан болж ирэхдээ хоёр төрсөн дүүгээ дагуулan ирсэн. Тэгэхээр тэр хоёр нь бол анх дугаар богдын нагц эгч нар юм аа. Анх дугаар богдын хоёр нагцын эгчмэд нь богдыг одоо хүүгийн таслан их барьж авсан учраас авсан ээж буюу аваа ээжээ болсон. Харин хоёр дахь нагц нь сүүгээрээ хөхүүлж өсгсөн учраас одоо нөгөө өрлөг их буюу сүүн далай ээжээ гэдэг цол хайрлсан гэж Заваад амьдны бүтээл Сүмбэн хэмээх сударт бичсэн байдаг. Анх дугаар богд анх нүүдлийн сүм байгуулж аваа ээждээ инэрл асралын дээд ногоон дарих, далай ээждээ сүүн далай ээж гээд цагаан дарихын таталбар хөргийг өөрийнхөө мутраар урлан бүтээж өргөн барьсан гэж судар бичигт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Хожим тэр анх дугаар богдын өрлөг ээж, аваа ээж эгчдөө хоёр нь Түшээд хааны угсааны авхуу ноён болон дархан ноёны хатад болон отсон гэдэг ийм түүхийн их сурвалж байдаг юм байна. За тэгээд мөн 30-аад оны хүртэл байсан далай ээжийн жаст нь өндөр гэгээний эдэлж хэрглэж байсан багын эд зүйлсийн жагсаалт бас хадгалагдан үлдсэн байдаг. Судар бичигт тэмдэглэсэн олон ийм баримтуудаас үзэхэд өндөр гэгээний одоо авсан ээж, өрлөг ээж нартай ийхүү цол хайрлсан тэгээд ийм данс бичигнүүд үлдсэн зэргийг үзэхэд энэ ханц жамц хатны хоёр дуу нь бол бодит хүмүүс ээжээ гэж одоо үздэг. За тэгээд өндөр гэгээн ингэж одоо өрлөг ээжтэй далай ээжээ гэсэн цол хайрлж байсныг 8 дугаар богд бас хүлээн аваад эрх дар дондов доломны ээж буюу өөрийнхөө хадам ээжэд бас далай ээж гэдэг цол хэрэгмийн хайрлсан байдаг. Яагаад одоо өөрийнхөө ээж далай ээж гэж цол өгөөг юм бэ гэхээр 8 дугаар богд жавцан дан бутагт буюу одоо богд хааны ээж нь хүүгээ дөнгөж 17 настай байхад нь таалал болсон учраас ээжтэй юм цол хайрлах чадлаггүй хадам ээжтэй далай ээжээ гэдэг энэ цолыг хайрлсан байдаг юм аа. За ийм л сонирхолтой түүхтэй хатнаас ингэж ах дугаар богд мэдлсэн байна. За ингээд манай Монголын түүхэн хүмүүс подкастын хаттын тухайн цувралыг сонсож лайк дарж комент бичиж байгаа та нартай дахин талархал илэрхийлье. Тэгээд асуух зүйлүүдэд комментээр бичиж олно. Би байнга
хариулт өгөх болно. За тэгээд манай сувагт subscribe дарж нэгдээрээ. Тэгээд хаан банкны дансанд дэмжлэгээ илгээх юм бол дараачийн улам сонирхолтой подкастуудыг бэлтгэх болно. Баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай.